Шинжлэх ухаан танин мэдхийн од мөндөр суваг танд хүрч байна. Урлаг судлаач Амина миний бие бэлтгэн хүргэдэг Аминагийн урлагийн ертөнц подкаст нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг маань танд YouTube-ийн од мөндөр суваг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 хос долгионоор хүрч байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Өмсдөг урлаг буюу Машарелла брэнд маань ажиллаж байна. За бүгдэнд нь өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдрийг золтол сүүлчийн дугаар гэд нэрлэлчихсэнгүй. Яагаад тэгэхээр урлаг судлаач Амина миний хувьд одоо үүнээс хойш үлдсэн 5-6 дугаар сарын дугааруудтай та бүхэнтэйгээ хөгжмийн болон ер нь уран зургаас өөр бусад салбарын урлагийн талаарх нэвтрүүлгүүдийг хөргөх болно. Тэгэхээр энэ нэвтрүүлэг маань болохоор уран зураг тайлбарлаж байгаа энэ улирлын тэгээд ер нь ойрын хугацааны хамгийн сүүлчийн нэвтрүүлэг гэж хэлж болно. Тэгээд та бүхэндээ хамт байгаад маш их баярлалаа. Ер нь урлаг судлаач хүний хувьд ч гэсэн нэг юм тулах цэг гэж байдаг тийм үү. Тэгэхээр өрний урлаг, Орсын урлаг гэдэг ер нь миний мэрэгжлийн судалгааны дагуу бол юм уран зургуудыг чадхаараа та бүхэндээ хүргээд одоо бол эргүүлээд судалгаагаа хийх цаг болсон учраас ер нь өөрийнхөө өндөр хамгийн хайртай зургийг та бүхэндээ танилцуулъя гэж шийдлээ. Үүнээс хойш түүнээс цааш хэдүүлээ нөгөө амлаад байсан металл хөгжим, электроник хөгжим гэх мэтчлэн хөгжмийн өөр сэдвүүдээр ярилцах болно. За энэ зураг маань ямар учиртай зураг вэ гэдтэйхээр Александр Андреевич Иванов гэдэг зураачийн монгол хэлний бүдүүн маргаар орчуулбал Христ, Иесус Христос, Иесус Христ ард түмэнд илчлэгдсэн нь буюу үзэгдсэн нь Явление Христа народу гэдэг зураг байна. Энэ зураг маань 1837-оос 1857 оны хооронд ер нь бол 20 жилийн туршид зурагдсан зураг. Тэгэхээр Ивановыг хүмүүс юу гэж ярьдаг вэ гэхээр нэг зурагны зураач гэж ярих нь олонтой байдаг. Яагаад тэгэхээр зөвхөн нэг л маш том хэмжээтэй энэ зургийг бүтээхийн тулд амьдралынхаа 20 жилийг тэр ч утгаагаа өөрийнхөө хувийн амьдралыг бараг л санваар хүртсэн лам мэтэр зөвхөн энэ зургийг зурхын тулд одоо 20 жилээ зарцуулсан гэж хэлж болно. Тэгэхээр энэ зураг маань хэмжээний хувьд асар том хэмжээтэй 540-ыг харьцан 750 буюу энэ 5 м гарантай богинтой 7 м ийм өргөнтэй маш том хэмжээний зураг байгаа. Одоо бол Москвагийн Третьяковын галерейд хадгалагдаж байгаа. Тэгээд энэ зургийг Иванов 20 жилийн туршид яг нэг бүтэн зураг болгохын тулд нийтдээ 700 орчим бэлтгэл зураг буюу этюд, эскиз гэд иймэрхүү бэлтгэл зургуудыг бол хийсэн байгаа. Энэ этюд, эскиз хэмээх бэлтгэл зургийг хийхэд бол ямар их хөдөлмөр шаарддаг, мөн дүрийг олох гэдэг хэцүү байдаг талаар бол хэдүүлээ энэ нэвтрүүлгээр одоо уран зураачийн одоо арийнхны хөдөлмөрийн талаар бас дурдж ярих болно. За тэгээ Москвагийн Третьяковын галерейд бүтэн нэг зааланд энэ одоо Явление Христа народу буюу Иесус Христос ард түмэнд үзэгдснэ гэд энэ зураг маань байдаг. Эргэн тойронд нь болохоор тэр 700 орчим бэлтгэл зургуудаас нас дэлгэж тавьсан байгаа юм. Гэтээ Москвагийн Третьяковын галерейдгаас гадна өөрөө мөн Санкт-Петербургийн Русский музей гэдэг музейд мөн хамгийн анхных нь эскиз бүтэн хэмжээний бэлтгэл зураг нь байж байгаа. Тэгэхээр яг хоёр музейд хоёуланд нь очоод энийг харьцуулаад үзэхэд их сонирхолтой. Ер нь бэлтгэл зургийн үе шат те анх яаж үүссэн, ер нь бэлтгэл зураг гэж юу юм гэд ингээд ер нь процессыг тэр үйл явцыг нь харахаар зураач анх ямар санаатай байгаад тэр 20 жилийн туршид юу бясалгаад хэрхэн энэ зураг бүтсэн бэ эцсийн хувилбараараа гэдгийг харах нь бол тун сонирхолтой. За тэгээд урд нь Ромянцовын музей гэдэг ч юм уу, Академийн музей гэдэг ч юм уу олон музейнуудаар дамжиж байгаад одоо бол Москвагийн Третьяковын галерейд яг ориг хувилбараараа байгаа. Тэгэхээр Третьяков гэдэг маань та бүхэн мэдж байгаа хурд урдны нэвтрүүлгүүдээс 19-р зууны маш алдартай 8 одоо худалдаа 8 эрхлэгч бизнесмен хүн байсан. Тэгээд Третьяков 19-р зууны 2-р хагасд амьдарч исэн бүх л одоо уран бүтээлчдийг одоо эх орныхоо Оросын уран бүтээлчдийг дэмжиж, тэтгэж, уран зургуудыг нь худалдан авч бодит одоо төрөлх урлагийнхаа түүхэнд ингэж хувь нэмэр болж исэн их буянтай хүн байгаамаа. За тэгэхээр Москва очих юм бол Третьяковын галерейг заавал үзээрэй гэж хэлмээр байна. Ер нь альва аялалд те галерей, музейг нь үзнэ гэдэг маань тухайн арт түмний
философи ер нь нүүр царайтай танилцж байна. Тухайн ард түмний сүнс рүү оюун санааныхаа мотрыг дүрж гинаа л гэсэн үг юм л та ер нь. За Александр Андреевич Ивановын хувьд болохоор Иванов 11 наснда Оросын Санкт-Петербургийн тухайн үеийн одоо хааны академи гэж нэрлэгдэжсэн одоогийн Илья Репиний нэрмжит дүрслэх урлагийн академид бол 11 наснаас суралцсан. Тэр Ивановын эцэг нь бол өөрөө тухайн академид профессор багшилдаг мөн зураач хүн байсан байгаа. Тэгтээ 11 наснаас хойш сурсан гэхээр ер нь дүрслэх урлагийн Оросын академиуд яадаг байсан бэхээр 7 наснаас хүүхдийг нь авдаг. Тэгээд 7 наснаас их хөвчлэн бас тэр чин орон нутгаас ч хүүхдүүд ирж байгаа. Санкт-Петербург маань болохоор яг Оросын эзэнт гүрний ингээд төв нийслэл хот байгаа шүү дээ. Тэнгүүд тэнцэнээс янз бүрийн ингээд боломжгүй ингээд айлын хүүхдүүд ирж байгаа. Тэгэхээр Иванов бол өөрөө яг академийн дотор байранд бол амьдарч байгаагүй. Уг нь бол 7 наснаас хойш бусад хүүхдүүд бол академийн дотор байранд амьдарч исэн. Тэгэхээр ямар онцлог байсан бэ гэхээр Иванов академид руугаа очиж байгаа. Тэгээд профессоруудынхаа хичээлд сууж байгаа юм, гэрийн даалгавар авж байгаа юм, гэртээ очиод гэрийн даалгавраа хийгээд буцаад академид хурж ирдэг тийм. Аав нь одоо багш байсан юм чинь хажууд нь амьдрах боломжтой байсан гэсэн үг. Дотор байранд заавал амьдраад байх шаардлагагүй, академи дотроо байх шаардлагагүй. Гэтэл Иванов гэртээ гэрийн даалгавраа хийгээд хүрээд ирэхэд нь багш нар нь ааваараа л зурулж авчихсан. Чинь аавч нь л зурсан биш гэх мэтчлэн өгнөд хилдэг байсан нь өөрөө хүлээн зөвшөөрөгдөж чаддгүй байсан нь бол ер нь Ивановын хувьд нэлээд тийм хэцүү бага насны одоо орчин үед травма гэж ярьдаг тийм бага насны одоо эмзэглэдэг тийм сэдвүүдийн нэг бол болсон байгаа. Тэгэхээр насаараа бас тийм өөрийгөө батлах гэж олонтоо үйлдэл бас хийжсэн байгаа. Гэхдээ Ивановын хувьд өөрийгөө үнэхээр яг мундаг зураач болсон гэдгээ залуу наснда сүлд баталж чадсан байна. Яасан бэ гэхээр дүрслэх урлагийн академи тухайн үеийн хааны ордны дэрэгдэх одоо тэр дүрслэх урлагийн академи бол общество поощрения художников буюу уран зураачдыг дэмжих нийгэмлэг гэдэг нийгэмлэгтэй хамтран ажилладаг. Тухайн нийгэмлэгт академид алтан мөнгөн медаль авч байгаа нэлийн тийм хамгийн мундаг сайн авьяастай төгсөгч нарыг өрнийн улсууд руу явуулж өрнийн улсад байх тэр хугацааных нь суур амьдралын зардлын тэтгэлгийг нь өгдөг их тийм бас буянтай нийгэмлэг. Тэгэхээр энэ общество поощрения художников гэдэг нийгэмлэгийн журмаар Иванов маань 24 наснда тэр тэтгэлэгт нь тэнцээд үнэхээр л бусад оюутнуудаасаа тий гоцгоод авиасаараа шалгарсан учраас Итали руу явах эрхээр шагнуулсан байгаа юм. За ингээд Иванов маань Италид очиж байгаамаа 24 настай тий. Италид очдог учир нь бол Оросын тэр академизм Францаар дамжуулаад, Италиар дамжуулаад яг үнэхээр л сонгодог урлагийн суурийг хаанаас харж болох вэ мэдээж Италиас Леонардо да Винчи, Микеланжело, Сандро Боттичелли, Серхио Монтальтийн үеийн урлаг тэр сонгодог урлагийн суурийг одоо их сурвалжаас нь очиж авах гэсэн зорилго байгаа. Гэхдээ мэдээж энэ чинь маш олон өөр оюутнуудыг бас төгсөгч нарыг явуулж байгаа. Тийм учраас нэг оюутан ойролцоохоор нэг 5-аас 7 жил тухайн өрний улсад байж байгаад буцаж хурж ирэх ёстой байсан. Гэтэл манай Иванов маань 20 жилийн туршид тухайн нийгэмлэгээрээ одоо дэмжлэг аваад Италид л амьдарсан байгаа. Нэг талаас бид нар сонсохоор ямар гоё юм бэ өстэй. 20 жил нэг нийгэмлэгээр тэтгүүлээд Италид сурчлаа гэж бодож иж магадгүй. Гэхдээ амьдралыг нь харах юм бол мөн Ивановын өөрийнх нь бичижсэн захидлуудыг харах юм бол Италид байсан амьдрал нь төдийлөн бас тийм юмд санаа зовхгүй амьдрал бол байгаагүй. Их хвчлэн найзуудтай мөнгө төгрөг дутагдж байгаа гэдгийн талаар бичижсэн. Мөн Ивановын онцлог нь болохоор амьдралдаа их нэртэй болоогүй, хүүхэдтэй болоогүй, бүрэн хэмжээнд өөрийгөө яг л нэг зургийг зурхад л ингээд зориулсан хүн байгаа. Тэгэхээр энэ зургийг зурхаасаа өмнө өөр зургуудыг бол мэдээж
тайлан маягтай тэр нийгэмлэг рүүгээ явуулж яхад тэгээ нийгэмлэг нь за одоо чи бол үнэхээр мундаг уран бүтээлч болсон байна. Чи Италиас авах юм авцсан байна. Буцаад хүрээд ирэх гэхэд бол Иванов би амьдралынхаа хамгийн чухал зургийг зураагүй байна гэж хэлсээрэн байгаад 20 жил болсон. Ийм зураач байна. За тэгэхээр Иванов маань өөрөө бүр энэ зургийнхаа талаар хэлж исэн байгаа. Хэрвээ бурхан яг одоо миний эндэх амийг авах боллоо гэсэн бол одоо миний эндэх буюу миний одоо энэ амьдралыг те яг энэ хүн болж төрсөн энэ эндэх амийг маань авах боллоо гэсэн ч би түүнд буюу бурханд надад энэ ертөнцийн хамгийн чухал сэдвийг надаар олуулж үүгээр минь алдарт хүргэсэнд гүнээ талархах болно. Тэгэхээр энэ зургийг л би зурчихсан юм чинь өгсөн ч одоо харамсахгүй гэдэг үгийг бол бас өөрөө хэлж исэн байгаамаа. За тэгвэл ямар зураг байсан бэ? Бүхэл бүтэн хүний чинь амьдралын одоо эхнэр мэхнэрт ч гарахгүй те 20 жилийг нь аваад хайчихдаг актер зураг байх нэ. Тэгээд бүр өстой нэрээ асар том зураг bay шүү. Бас нэг музейд байгаа энэ тэр зургийг нь харах юм бол ямар том гэдэг нь бол харагдаж байгаа бах. За энэ хэрвээ та нар илүү гоё утга уянгийн орчуулга мэдэх бол комментоор бичцгээгээрэй. Явление Христа народу буюу Христос ард түмэнд үзэгдсэн нь тий ардад үзэгдсэн нь гэд үзэгдэж байгаа. Энэ ямар хэсэг вэ гэхээр Библиэд гардаг хэсэг байгаа. За Библийн үйл явдлууд маань хуучин гэрээ, шинэ гэрээ гэж хоёр хуваагддаг. Хуучин гэрээ гэдэг бол Иесус Христос төрхөөс өмнөх үеийн одоо еврейчүүд месиа буюу аврагчийг энэ ертөнцийг аврах тэр бурхныг хүлээж байгаа тэр хэсэг. Шинэ гэрээ гэдэг нь бол 4 номноос бүрдэж байгаа. Иесус Христосын амьдрал, номлол мөн 2 дахь удаага Иесус Христос бурхан дахин ингээд дэлхийн ертөнцид хурж ирэх тухай тийм 4 номноос бүрдэж байгаа. За тэнгүүд шинэ гэрээний монгол хэлэнд Йохан гэж нэрлэгддэг, орос хэлэнд Иоанн гэдэг Иоанны ном гэж байдаг. Тэгэхээр энэ Иоанн гэдэг нэр маань болохоор бас ер нь бол еврей хэлэнд бол Йохан гэдэг нэр баггүй юу? Иесус Христосын хамгийн хайртай, хамгийн одоо отхон шав байсан зурагтуул ихэвчлэн тийм алтан шаргал, буржгар өстэй, залуух нар дүрслэгддэг, их царайлаг дүрслэгддэг тийм шав нь. Тэгээд Йохан гэдэг нэр нь еврей хэлэндээ болохоор бурхны одоо адис хишгийг хүртсэн тий одоо адис хишиг гэсэн тийм утгатай. Энэ Йохан гэдэг нэрнээс орсууд авахдаа Иоанн грекчүүдтэй орсууд грекчүүд ингээд Иоанн болоход Иоанн гэдгээс дараа нь болохоор Иван гэдэг орсын алдарт хөрхий одоо л бид нар тэнэг Иван гэдэг болохоос ш бас орсын нэлийн түгээмэл нэр шүү дээ тийм Иван гэдэг нэр маань л үүссэн байгаа. Тэгэхээр энэ нэвтрүүлэгт бол би өөрийнхөө хэлж заншилснаар Иоанн гэд явах юм шүү. Монгол хэлний та нар тэр номыг хайхаар бол Йохан гэж бичиж хайх нь байна. За ингээд тэр Йоханны номонд болохоор ямар хэсэг байдаг вэ гэхээр ер нь Йоханны номны одоо шинэ гэрээний уртлын 3 номноос одоо ялгаатай нь маш гүнзгий теолог буюу бурхны одоо мөн чанарын талаар бичсэн ном байдаг. Бурхан гэдэг бол одоо гэгэн гурвал эцэг, хүү, ариун сүнс. За энэ 3 тусдаа бурхан гэхээс илүү нэг бурхан биш. Тэгээ 3 тусдаа бурхан биш, нэг бурхан. Тэгээд тэр бурханлаг мөн чанар болон бурхан хүн болоод төрж байгаа бурхны хүү гингүүд бурханлаг мөн чанар болон хүний мөн чанар хоёрын талаар ингэж бичсэн. Нилээн тийм гүнзгий одоо суур шашны одоо ойлголтгүй л уншаад дүр нь ойлгоход нилээн хэцүү тийм ном байгаа. Тэгэхээр гүн ухааны илүү тийм сууртай тийм ном. Бурхны мөн чанар дээр анхаардаг. Тэгэхээр энэ дээр болохоор яг Йоханны номонд гардаг Иесус Христос баптизм хүртэх гээд Йордан голд хурж ирж байгаа. Баптизм хүртэх ёслол гэдэг бол урд нь Иесус Христос ирэхээс өмнө Иесус Христосын зарим их сурвалжид үеэл ах нь
гэж тэмдэглэгддэг. Мөн Иоанн гэдэг нэртэй энэ гэхдээ нөгөө манай сайн мэдээний номыг бичсэн Иесус Христосийн шав Иоанн биш, Иесус Христосийн үеэл ах баптизм хүртээгч Иоанн Ярдан голд хүмүүсийг одоо ингээд тун удахгүй Месиа буюу аврагч хурж ирэх гэж байна гэдгийг номлоод байж байгаа. Тэгээд яг тэр номлож байхад Иесус Христос өөрөө одоо Бурхны Бурхан өөрөө ингээд хурж ирэнгүүт би хүмүүст баптизм хүртэхгүй маа. Одоо энэ хүн хүртэхэр байна гэхтэл Иесус Христос энэ удаад ингээд чи хүртээ гэд өөрөөр хэлбэл баптизм хүртэхийг Иоаннд ингэж зөвшөөрж байгаа. Яг тэр үйл явдлын талаар дүрсэлж байгаа ийм сюжет агуулгатай зураг байгаа юм. За тэгэнгүүт энэ баптизмын ер нь үйл явдлыг болохоор одоо болтол католик болон ортодокс үнэн алдартай шинтнүүд тэмдэглэдэг. Үнэн алдартай шинтнүүд 1 сарын 19-нд нөгөө хардсны усанд ордог. Тэгээ католикууд болохоор 1 сарын 6-наас 8-ны аль нэгэн өдөр тэмдэглэдэг. Энэ маань болохоор бас нөгөө календар Хуанлигийнхаа ялгаа зөрүүнээс шалтгаалаад арай өөрөөр тэмдэглэгддэг ч гэсэн ер нь христийн шинтэй хүний хувьд бол маш чухал одоо үйл явдал. Бурхан өөрөө баптизм хүртэх буюу усаар хүндрэлтэн нүглээ ариусгаж яг ингээд Иесус Христосыг жинхэнэ бурхан гэж хүлээн зөвшөөрж байна гэсэн одоо шашны үнэнч итгэгч болж байна гэдгийг илэрхийлж байгаа тийм ёслолын талаарх одоо баярч тэгж тэмдэглэгддэг байх нь ер нь үйл явдал нь ч гэсэн энэ тухай өгүүлж байгаа ийм үйл явдал байх нэ. За тэгэхээр энэ үйл явдал дээр Иоанны номон дээр юу гэж гардаг вэ гэхээр Иесус Христос хурж ирэхэд түүний түүний дээр нь бол ингээд ариун сүнсний бэлэгдэл ариун сүнс ингээд цагаан тагтаа байсан. Иесус Христос буюу Бурхны хүү өөрөө ингээд баптизм хүртэж байна. Мөн Бурхан одоо Тэнгэрээс энэ бол миний хайрт хүү, түүнд миний таалал оршдог гэх дуу гарлаа гэж бичигдсэн байдаг. Тэгэхээр яг л ийм одоо нэг ийм үйл явдлыг энэ зурагт дүрсэдэг шүү дээ. Тэгэхээр гэгээн гурвал гэсэн ойлголт христийн шинд байдаг. Эцэг, хүү, ариун сүнс. Энэ энэ дээр яаж гарч ийнэ гэхээр сая хэлсэнчлэн Иесус Христос баптизм хүртэж байгаа. Ариун сүнсийг бол цагаан тагтаа бэлэгдчихэж байна. Бурхан эцэг бол тэр хоолоогоороо тэгээ түүнд миний таалал оршдгоо гэдэг тухай ингээд ярьж байгаа гэсэн. За зураг руугаа хэдүүлээ орцгоё. Нилээн том зураг гэж та бүхэн маань төсөөлөөрэй. Гомбоо маань болж өгвөл тэр музейн зургийг харуулчвал те хүн ямар том гэдг нь төсөөлөл бол орж ирэх бах. Тэр зургийн зохиомж би нөгөө бүдүүлгээр энгийнээр хэлдэг шүү дээ. Хаана хинэн яаж байрлаж байгаа вэ? Зургийн плануудыг яаж авах вэ гэдэг энэ зургийн зохиомж дээр хэдүүлээ анхаарлаа хандуулад эхлэе. За зурагт нэгдүгээр план буюу биднэрт хамгийн ойрхон байгаа хэсэгт маш олон хүмүүс дүрслэгдсэн байна. За одоо яг ойрог зургийг хэдүүлээ томоор нь харчи. Маш олон ингээд бүлэг хүмүүс дүрслэгдээд яг уг нь үйл явдал нь нөгөө Иесус Христос Бурхан наашаага алхаж хурж ирээд шүү дээ. Гэтэл Бурханы Иесус Христосын дүр маань болохоор нэлээд жижигхэн, нэлээд цаанаас ингэж алхаж ирж байгаа байна. За энэ зохиомж бол эхлээд мэдээж маш шүүмжлэлт өртөжсэн. Хүмүүс юу гэж хэлжсэн бэ гэхээр үгүй энэ зургийн зохиомж дээр те хүний анхаарал хамгийн эхлээд тэр баптизм хүртээж байгаа Иоанн дээр төвлөрж байна. Энд ер нь Иесус Христосын тухай зураагүй юм биш үү дээ. Яахаараа Бурхныгаа зурагтай юм жижигхэн зурчихтай юм бэ гэд нэрэл хэдүүлээ яг ингээд зураглуугаа анхаарал харах юм бол эхний план дээр байгаа баптизм хүртээгч Иоанн гэдгийг яаж мэдэх вэ гэхээр ийм таягтай зэрлэг амьтны өснөөсөөр хийсэн хувцастай ингэж дүрслэгддэг. Энэ бол ийм дэг жаягийн дагуу яагаад тэгэхээр
баптизм хүртэгч Иоанн маань өөрөө маш удаан хугацааны туршид цүлд зөвхөн модны үндсээр хооллож тэгж мацаг барьж амьдарч исэн хүн учраас бусад хүмүүсийгээ бодвол тэгээ хувцсны хувьд ч гэсэн илүү жоохон зэрлэгдэх байдлаар дүрслэгддэг гэж хэлж болно. Тэгэхээр үнэхээр л анхаарал шууд бол энэ баптизм хүртэгч Иоанны гол дүрлүүнд ингээд төвлөрж байгаа. Гэхдээ Иоанны рест буюу гарын хөдөлгөөнийг хаашаа зааж байгаа гэдгийг нь харах юм бол тэр цаанаас бүр дараагийн цаад план дээр авсан Иесус Христос наашаа алхаж байгаа байдал руу гараараа заасан байна. За ингэнгүүт хэдий шүүмжлэлт өртөжсэн боловч хэдүүлээ яг ингээд хараад үзэх юм бол энэ бол их торгон мөч байхгүй юу? Энэ бол Иесус Христосыг номлолоо айлдах гад хурж ирэхэд тийм үү? Үннийг хэлэхэд хурж ирэхэд ард түмэн яаж хүлээж авч байгаа вэ? Ард түмэн үүдээс нь ингээд тосоод явж болж гин. Эргэлзэж болж гин. Анзаарахгүй байж болж гин. Эсвэл буруу хараад зогсчих болж шүү дээ. Ард түмэн болон Иесус Христосийн хоёрын хооронд зураач зохиомжоор яаж авсан бэ гэхээр зай байна тийм үү? Маш урт зай байж магадгүй. Энэ яг чинь бодит зураг шүү дээ. Тэгэнгүүт перспектив одоо энэ алслалтын хувьд болохоор урт зай байна. Иесус Христос ч бүр нэг тийм цаатлын уулан дээр алхаад байна шүү дээ. Гэтэл энэ хоорондын зайг математик тооцоолол ч юм уу юм алхмаар хэмжих боломжгүй. Үнэхээр нэг урлаг судлаачийн хэлснээр бол энэ орон зай бол хэмжигдэшгүй юм аа. Гэхдээ энэ орон зайны хооронд ямар нэгэн саад алга буюу бурхан хүн болж төрөөд бид нартай ойрхон байна. Бид нар руу алхаж байна. Бид нар өөдөөс нь тосоод авах уу үгүй юу гэдэг бол хүний амьдралын зам. Энэ хоорондын зай гэдэг бол хүний амьдралын яг үнэндээ эдрэтэж бай. Тэ ер нь бол зам юм аа. Гэхдээ бурханд гэд бид нар очиж яг хүсэх юм бол очиж болно шүү гэдэг цаад гүн гүнзгий утга илэрхийлэгдэж байгаа байж болох юм. За ингээд хэдүүлээ хамтран ажиллагчаа зарлчаад эргүүлээд зургийнхаа тайлбарлаа оръё. За өнөөдөр та бүх маань анзаарсан бол би өөрийнхөө хайртай дуртай Машарелла брендийнхаа одоо хувцаар гойсон байгаа. Машарелла бренд болохоор урай юм уу яг философи нь болохоор урлагийг одоо өмсдөг урлаг гэж байгаа юм л та. Тэгэхээр ер нь урлагийг бид нар ихэвчлэн өөрөөсөө маш хол тийм дээдсийн ч юм уу те бүр нэг зөвхөн эсвэл музейд байдаг хоцрогдмол ч юм уу тийм гэж ойлгох юм хандлагатай байдаг. Гэтэл Машарелла брендing дизайнер Элла маань болохоор өөрөө зураач хүн, өөрөө дизайн гаргаад өөрийнх нь гол зорилго болохоор ер нь ийм урлагийг өдөр тутмын хэрэглээнд оруулъя. Урлагаас бид нар хол биш. Ийм учраас гой сайхан тэгээ эмгтээлэх шинж чанар тэр болгоныг ерөөсөө л бидний өдөр тутмын өмсдөг хувцаар илэрхийлье гэдэг тийм урайтай. Тэгэхээр тийм зорилготой явж байгаа. Тэгэхээр Машарелла брендийн хувьд бол хамгийн онцлог бүтээгдэхүүн нь бол корсет. Корсет гэдэг нь мэдээж өрний соёлд үүссэн байгаа. Тэгэл корсет гэдэг өрний соёлыг хэрхэн өөрийнхөө үндэсний хувцс, үндэсний уламжлалттай ингэж нэгтгэж болох вэ гэд дээлэн дээр одоо монголчууд маань нэлээд өргөн бүс зүүдэг байсан тийм үү. Тэгвэл өргөн бүсийг мөн корсет орлож болох юм байна. Корсеттэй дээл гэдэг бол гооцон хувьд бас маш гоё харагдаж болох юм байна гэд тийм өрмөц корсет дээлүүдийг бол хийдэг. Мөн сэргэн мандалтын үеийн сонгодог урлагийн рококо үеийн урлагаар одоо санаагаа авч тэр урлагаар хөглөгдсөн ийм гоё корсетүүдийг бол хийдэг байгаа. Тэгээ өнөөдрийн миний өмссөн корсет маань болохоор ийм зөөлөн ягаан өнгөтэй эмгтэй хүний уян чанарыг илүү их гаргаж ирсэн тийм корсет байна. Тэгэхээр корсетны хэлбэрийн хувьд бол бүтэн болон ийм хагас янз янзын корсетууд бол байгаа. Сонголт бол өнгө хэлбэрийн хувьд маш өргөнөөр ихтлгүүрийн чанх хойно урт цагаан явах зам даавуу хоёрдугаар байранд байрлалтай Машарелла гэж бичсэн шүү. Машарелла
брендийн яг дэлгүүр дээр нь бол байгаамаа. Тэгэхээр та бүхэн маань их дэлгүүрийн чанга хойно уртцаан явах замдаа алхаад яг дэлгүүр дотроос нь сонголтоо хийх боломжтой. Холбогдох утас нь 89-3-680 89-3-680 мөн Facebook болон Instagram дээр MACHERELLA боёо Maccherella гэж уншина. Maccherella гэж бичээд шин загваруудыг нь бас харах боломжтой юм шүү. За ингээд хамтран ажиллаж байгаа Maccherella брэндтэй маш их баярлалаа. За одоо сайхан хувцсны талаар тайлбарлаад ирэхэнгүүт Maccherella брэндээ манай корсет ямар нуглаастай байсантай адилхан Александр Ивановын Явление Христа народу Христ арт түмэнд үзэгдсэн нь гэдэг зурагны хувцсны нуглаанууд бас биднэрт олон зүйлийг тайлж өгөх юм аа. Тун сонирхолтой ер нь энэ зураач нарын шийдлүүд. За яаж ийн вэ гэхээр хэдүүлээ шууд зургийн задрагаал оръё. За ингээд нэг бүтнээр нь бол харчлаа штэ хэдүүлээ зургаа. Нэг л их олон хүмүүс ингээд уртлын план дээр байгаа тийм. Үүнээрээ энэ дээр санснаас хэлэхэд хүн гэдэг өөрөө айгүй сонин өөрийгөө асар агуу том амьтан гэж боддгийм байлээ. Далд ухамсартай хүртэл. Яагаад тэгэхээр нэг шинжлэх ухааны оптик хүний харааны одоо хүртгүүн талаарх судалгаа байгаа юм. Яасан гэсэн чинь хэрвээ одоо альва нэгэн баримл уран зургийг зурахдаа яг хүнтэй ижилхэн хэмжээтэй одоо өндөр намаар нь тий ижилхэн хэмжээтэй зураад өөдөөс нь харуулхад хүн ягаад ч юм тэрийг жижиг баримл байна эсвэл жижиг уран зураг байна гэж хүлээж авдаг. Хэрвээ байрлуулж тавьснараа ч юм уу эсвэл ямар тухайн хүний бодит хэмжээнээс 1.5 метрт өндөрт байхаар тавих юм бол тухайн одоо хүмүүсийг тухайн уран зурагт төрслөгдсөн байгаа дүрүүдийг бид нар том хүмүүс байна гэж хардаг гинэ. Ер нь хүн ингээд хараанда уран зургийг харахтаа яг юм ижилхэн өндөр намтай байх юм бол жижигхэн өөрт нь санагтаад 1.5 метр тийм өндөр байх юм бол нэлийн өндөр юм байна гэж хард юм байна. Нэлийн том юм байна гэж тэр зурагнаас сүрдэх ч юм уу те. Тиймэрхүү юм мэдрэмж авдаг юм байна. Ивановын шийдэл болохоор музейд энэ зургийг байрлуулахдаа тийм мэдээ жоохон өндөрлөгт өгсүүр юм шиг. Өөрөөр хэлбэл бид нар яг энэ уулан дээр энэ голын ирэг дээр энэ хүмүүстэй яг цугтаа дотор нь оршиж байгаа юм шиг тэр мэдрэмжийг өгөхөөр байрлуулсан байна. За тэгэнгүүтээ хувцснуудын хувьд бол хэдий судалгаа хийж ин ч одоо яг тий манай эртний эхний зууны юм яригадаад байна шүү дээ тий. Эхний зууны хувцснуудыг оруулах гэж оролцсон боловч дөрүүдийн хувьд яг л орчин үед амьдарч байгаа хүмүүс. Тэрнээс гадна Иванов энэ зурганда ямар нэгэн бэлэгдэл ч юм уу тийм шашны зураг гэхээсээ илүү энийг яг бодит түүхэн үйл явдал юм гэдэг талыг нь хувцсаар нь хувцсны судалгаагаар байгалийн судалгаагаар их харуулахыг зорьсон байгаа юм. За тэгээд яг ингээд үнэхээр тэр Третьяковын галерейд очиод энэ зургийн урталт байхаар чи энэ олон хүмүүсийн хажууд цогтаа зогсож байгаа юм шиг тэр мэдрэмжийг авдаг байна. Зургийн баруун тавалд нэг юм баахан цагаан малгайтай одоо юм оросын даван малгайч юу гэдэг үлээ тюрбан хэлбэрийн малгайтай ийм хэсэг бүлэг хүмүүс байгаа. Тэр хүмүүс нь бол наашаага харцсан байна. Энэ хүмүүсийг болохоор фарисеучуд гэж байгаа юм л та. Еврейн тухайн нийгэмд фарисеучуд, садукеюд гэх мэтчлэн нэг юм шашны болон гүн ухааны юм урсгал чиглэлүүд бол байсан оюун санааны гэж хэлээ тий. Оюун санааны урсгал чиглэлүүд байсан. Гэхдээ Библиэд гардгаар бол фарисеучуд, садукеюд гэх мэтчлэн энэ оюун санааны бүлэглэлүүдийн гол анхаарчсан зүйл нь гаднах зөвхт байдал. Хүн гаднаа л зөв байх юм бол тий одоо хийж байгаа үйлдэлүүд нь олон нийтэд харагдаж байгаа үйлдэлүүд нь одоо бид нар жишээ нь нэг худлаа ном уншдаггүй юм бийж кофе шоп ороод ном бариа суучлаа гэдэг шүү дээ. Яг тэрэн шиг одоо нөгөө Библиэд шүүмжлэл гардаг юм л та.
гаднах төрхийнхаа хувьд зөвхт хэрнээ дотоод сэтгэлдээ ерөөсөө үнэн рүү бурхан руу тэмүүлдэггүй тийм хүмүүсийн одоо бүлгийг хэлээд байгаа. Энийг бол нөгөө догматизм, сохор догматизм буюу хит одоо нэг тухайн номлолынхаа мөн чанарт биш дүрм журманд нь баригдаж одоо сохроор тэр дүрм журмыг дагж байгаа тийм хүмүүсийг хэлж байгаа. За Иванов үүнийг яаж илэрхийлсэн бэ гэдгсэн чинь хүмүүсийн хувцсных нь нуглааг харъя. За энэ Тюрбан хэлбэрийн цагаан малгайтай хүмүүсийн хувцсны нуглаанууд бол даавууны хувьд нэлээд юм хатуу хийгдсэн байгаа байхгүй. Тэгэд эдрийн байрал нь болохоор энэ хүмүүс бүгдээрээ юу яасан байгаа юм. Наашаага харсан буюу Иесус Христос руу нурууга харуулсан байдалтай. Тэгээ хувцсных нь юм нуглаануудыг юм хатуу байдлаар хийгээд өгж байгаа нь сэтгэл зүйн хувьд тэдний хөшинг байгаа. Шин зүйл хүлээж авахгүй, үнэн мөнийг хүлээж авахгүй, ер нь үннийг хүлээж авахгүй зөвхөн өөрсдийнхээ үзэл бодолд үнэнч гээд буруу зүг рүүгээ харж гинэ гэсэн тийм ба. За энэ донд болохоор нэг анхаарал татж байгаа нь болохоор нэг юм залуу хөвгүүн байгааз тэр залуу хөвгүүн бол бусдаас арай өөр хувцастай Назари хөвгүүн гэдэгт тэгж байгаа. Тэгээд Назари хөвгүүн болохоор одоо хажуу тишээгээ эргэж харсан буюу Иесус Христос руу эргэж харах гэж байгаа. Энэ хөвгүүний хувцсны нуглааг харах юм бол илүү тийм шулуун хатуу зураасууд биш, ивхрэлтсэн уян зураасуудтай буюу энэ хүн одоо зөвхөн л одоо энэ л зөв юм гэж тийм одоо хуучирсан хиймэл зүйл тийм ухамсараа боож хаахгүйгээр эргэж хараад бурхны номлолыг ингээд сонсоход бэлэн байна буюу хүн ер нь өөрчлөгдөж болдгийм шүү гэсэн санаа байгаа юм. За тэгэнгүүт энэ бурхан руу нурууга харуулсан фарисеучүүдийн яг эсрэг үйл хөдлөл хувцсны шинж чанарыг бид нар зүүн талд байгаа апостолууд буюу элч нарыг харж болно. За зургийн зүүн талд буюу нөгөө гол бидний анхаарлыг зохиомжоор татаад байгаа баптизм хүртээгч Иоанны арталт байгаа 4 элчээр харж болно. За энэ 4 элч хин бэ? Яг Иоаннтай залхуулаад алтан өст Иоанн маань байна. Одоо бурхны номыг бичсэн Иоанн буюу ингээд анх удаа Иесус Христосыг харж байгаа шүү дээ. Тэгэнгүүтийн нэг юм тий гай гэд шууд ингэж маш их юм сэтгэл нь хөдөлж ингээд дагахад бэлэн. Тэгээд энэ элч нарын гарын хөдөлгөөнийг харах юм бол ер нь ингээд нэлээд юм гарын дэлгээтэй байна гэдэг бол одоо зүрх сэтгэл нь ч гэсэн бурхны номлолд ийм нээлттэй байна гэсэн. За тэгэнгүүт нь арталт нь байгаа мөн Андрей гэд илүү одоо буурал толгойтой юуны хувьд Иоанн шиг тийм залуухан биш ч гэсэн хамаг чихээрээ бүр ингээд сонсгоод бурхны номлол юунд байна вэ гэд ингээд анхаарчихсан байгаа тий. За дараагийнх нь Пётр байна. Пётр бол мөн хоёр гараа ингээд дэлгэцэн бурхны номлолд ингээд ойрхон. Тэгээд эдрийн хувцсыг харах юм бол маш тийм чөлөөтэй нуглаасуудтай гэх юм уу тийм байгаа байхгүй. Энэ донд 4 элч гэхдээ бүгдээрээ дөрвөлээ адилхан биш. Энэ 3-аас ялгаатай нь Нафанаил гэд хамгийн захад байгаа энэ элч болохоор эргэлзэж байгаа төрх. Нафанаилийн гарын хөдөлгөөнийг харангууд Иоанн шиг, Пётр шиг ч юм уу эсвэл тэр толгойных нь хөдөлгөөн нь юу энэ 3 элчээсээ ялгаатай нь нэлийн толгоогоор ингээд доош доошоо харчихсан. Гар нь яг өөрийнх нь аимхай тий аюулхай лөө. За ямар ч байсан гар нь яг ингээд цээжин туршаа хумигдчихсан. Өөрөөр хэлбэл 100% энэ номлолд ийм нээлттэй биш. Энийг нэлийн эргэлзэж байгаа тий. Тэгэхээр нөгөө нэг ийм бурхны номлолыг хэрхэн яаж хүлээж авч байгаа вэ гэдэг ийм олон янзын өөр дөрүүд гарч ирж байгаа хгүй. Хүн мөн эргэлзэж болно. Энэ дээр бас 19-р зууны 2-р хагасын Ивановын өөрийнх нь амьдарч исэн цаг үеийн онцлог гарч ирж байгаа. Энэ цаг үе бол шинжлэх ухаанд маш их итгэдэг болсон. Шинжлэх ухаан хөгжиж исэн. Тэгэнгүүтээ
одоо шинжлэх ухааны хамгийн чухал зүйл юу юм те? Шүүмжлэлт сэтгэлгээ гэж байдаг шүү дээ. Ямар ч юмд эргэлзэж, ямар ч юмыг шалгаад тэгээд шалгарсан туршлага дээр одоо үнэн мөн гэдэг чинь батлагдчихж байгаа. Тэгэхээр энэ бол бас нэг тийм шинжлэх ухаанч те юмыг ингээд анх сонсоод шууд ингээд сүнсэндээ итгээд ингээд хүлээж аавна гэж байхгүй нэлээд бас бодож байгаа, эргэлзэж байгаа тийм хүний дүр байна. За ингээд хоёр талын хоёр бүлэг хүмүүс л ийм задаргаатай байх нь мөн бидний анхаарлыг их нэгдүгээр хамгийн наан сууж байгаа анхаарал татж байгаа сууга дүрслэгдсэн хоёр хүн байгаа. За энэ сууга дүрслэгдсэн хоёр хүнийг хэдүүлээ харъя. Зургийн задаргаа 3 боол ба эзэн гэд зургийг үзүүлээд өгөөрэй. За энэ сууга боол ба эзэн энэ дээр болохоор яг зарим их сурвалжууд юу гэж тайлбарладаг вэ гэхээр за энэ бол боол гэдгийг бид нар мэдээж хүзүүнд нь осор уяатай байгаа болохоор мэдчихэж дээ. За тэгээд ийм цэвхийс ногоон царайтай буюу амьдрал нилээн үдсэн, амьдралд зовсон, нүдний муулайсан, үс нь ийм арцгар сэгсэлсэн дүү байдалтай. Тэнгүүд яг хажууд нь илүү гоё ийм үнэтэй даавн дээр эзэн нь ингээд сууж байгаа буурал их тийм сайхан биетэй. Тэгээ илүү энэ бол баян ба ядуугийн ялгааг харуулсан юм аа гэд. Гэтэ Ивановын өөрийнх нь яг философи амьдрал туулсан амьдралыг бодоод үзэх юм бол зүгээр нэг баян ядуугийн ялгаа энэ чинь гол нь ахуулах зүйлээс энэ гарах гад байгаа шашны философитой тийм зураг байгаа шүү дээ. Тэр гүн нарийн ухаад үзэх юм бол магадгүй боолын дүрээр болохоор Иванов маань итгэл найдварыг дүрсэлсэн байж болох. Яагаад тэгэхээр энэ боол хэдийн амьдралд ядарч те бид нар бүгдээрээ л энэ амьдралын боол болж явдаг. Бидрийг бүгдээрингийн гинжилж байгаа ямар нэгэн гинжлээс байдаг энэ амьдралд. Гэхдээ тэгвэл найдвар байгаа мó гэдгийг ингээд харуулангууд энэ боолын тэр хэдий нүдэн нулааж царайн цэвхийн ногоон байгаа ч гэсэн инээмсэглэл тэг нэг юм нүдэнд найдвар тодорж байгаа учраас одоо энийг илүү сүнсний одоо юм найдвар болов уу гэж харж байгаа. Тэнгүүд энэ боол юугүй босгоход бэлэн байгаа үстэй. Юугүй босгоход бэлэн. Гэтэл хажуу талд нь байгаа эзэн нь болохоор суудсан байгаа буюу ахуйгаасаа салж чадаагүй. Тэгэхээр энэ эзэн боол хоёр зүгээр энэ ч нэг амьдралын баялаг ахуй яригадаад байгаа биш. Энд бол илүүтэйгээр нөгөө сүнсний төлөв байдал чинь чи ахуйхаа буюу энэ ертөнцийн тийм үү юм газрын энэ баялаг гэдэг зүйлд баригдсан байгаа мó? Яг үндэ энэ хоёрын аль нь илүү боол вэ гэдэг асуултыг хүртэл биднэрт тавих нэг тийм хэсэг байгаа юм л та. За энэ боолын дүрслэлийг гэхдээ зүгээр илүү өглөөд хэлэхэд Иванов хаанаас авсан байдаг вэ гэхээр эллинизмын үеийн эртний грекийн одоо боолын баримлаас бас санаагаа авсан байдаг. Зургийн задаргаа 3 гэдэг слайдыг маань тавиад өгөх юм бол хэдүүлэнд нь харагдаж байгаа. Хажууд нь нэг баримл байна. Тэгэхээр энэ бол аль эртний грекийн Иванов ч өөрөө Италид байсан шүү дээ. Италид 20 жил байсан гэдэг чинь эртний грек Ром буюу антик үеийн хамаг л тэр баримлуудыг өөрөө судалгаа хийж явсан байгаа. Тэгэхээр энэ хүн антик үеийг те бүр мөсөн үгүйсгэж эртний грек Ромын үеийг үүсгэсэн биш. Гэхдээ эртний грек Ром үеийн хамаг сайхныг энэ дэг сургалтуудыг нь авах ёстой гэж бодож байсан байгаа учраас яг энэ боолынхаа дүрслэлт эллинизмын үеийн юм эртний грекийн баримлыг ашигласан байдаг. Энэ баримл болохоор та бидний сайн мэдж байгаах Аполлон бурхантай лимбнийхаа дуугаар өрсөлддөг Марси хэмээх ямаан хөлтэй савдаг эцэстээ Аполлон бурханд шийтгүүлээд арьсаа хуулуулж байгаа. Хажууд нь болохоор хутга ирэлж байгаа. Тэгээд Марсыг өрөвдөж байгаа тэр боолын дүрслэл гэсэн энэ дэгээс бол авсан ийм зураг байгаамаа. За ингээд тэгэхээр хартаа нэгэн боолын талаар дүрслэхийн тулд эртний грекийн баримлч судалж гин. Бэлтгэл зургууд ээгч хийж гин. За гомбо маань магадгүй бас бэлтгэл зургуудыг нь үзүүлэх юм бол бэлтгэл зураг 7, 5-8 дээр хэдүүлээ Иесус Христосийн дүрийг харж болно. Иесус Христосийн дүрийг гаргаж авахын тулд эмэгтэй хүний натурыг хүртэл зурж, эмэгтэй хүний дүр төрслийг хүртэл ингэж оруулж хийж исэн маш их те 700 бэлтгэл зураг гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэдэг яжсэн ба.
Тэ одоо бэлтгэл зургуудыг үзүүлэх юм бол нэр чи бүтэн одоо музейн тэнхмүүд байдаг байхгүй энэ бэлтгэл зургууд дээр нь бэлтгэл зураг 12 13 дээр хэдүүлээ харах юм бол нэг тэ элчийн нэг хүний дүрийг гаргах гэж л тэ харьцуулсан зураглалууд хийж байгаа одоо хоёр толгой цог зүрт дүрсэлсэн байна шүү дээ. Нэг жоохон миллиметрийн зөрүү байхад л ямар харагдах вэ? Тэ жоохон миллиметрийн зөрүү байхад л тэр сэтгэл хөдлөл өөрчлөгдөх нү гэдгийг хүртэл харж ингэж зурж исэн байна. За ингээд бэлтгэл буюу эскиз гэж байгаа тий. Эскиз зургуудаас хамгийн сонирхолтой нь зургийн задаргаа 6 ариун сүнсний биелэгдэл тагтаа гэдгийг харуулад өгөөрэй. За энэ эскизний хувьд бол эхлээд Иванов Иесус Христосын дээр цагаан тагтаа дүрсэлсэн байгааг харж болно. Өөрөөсөө гэрэл цацруулж байгаа ариун сүнсний биелэгдэл. Гэтэл цагаан тагтаа дүрсэлчингүүд энэ илүү нөгөө бэлэгдэлтэй шашны зураг гэдэг утга агуулганд давмгаалах гэдсэн байхгүй. Гэтэл Иванов болохоор өөрөө энэ зургийг энэ бол яг бодит түүхэн үйл явдал юм аа. Өнөөдрийг хүртэл бид нар Иесус Христосын номлолыг яаж хүлээж авах вэ гэдгээрээ зүүн талд харагдаж байгаа хөгшин залуугүй, дунд талд харагдаж байгаа одоо боол эзэнгэлгүй тий бүгд ингээд яаж хүлээж авч байгаа гэдэг одоо ч гэсэн өнөөдөр ч бидний тунд давтагдж байгаа. Гэхдээ тухайн үедээ бол яг жинкнээсээ болсон түүхэн үйл явдал. Тийм учраас энэ дээр бэлэгдэл оруулаад байх хэрэггүй. Бид нар яг нүдэрээ харсан тэр түүхэн цаг хугацаанд очихын тулд яг нүдэрээ тухайн цаг үед амьдарч байсан хүн яаж харах байсан болоо гэдгийг нь дүрслэмээр байсан учраас одоо яг ойрог одоо бүтэн бүтээл дээр бол энэ тагтааг нь бол хасчихсан байгаа. Нэрээ энэ зургаас бас нэг сонирхолтой хэсгийг төгсгөлд нь бас тайлбарлахад зургийн задаргаа 4 чичирч буй хүмүүнийг үзүүлээ. За энэ дээр болохоор нэг юм хувцсан ингээд тайлцсан аав хүү хоёр ч юмсчиг тий нэг юм зургийн баруун талд юм чичирч байгаа бүтээсэн хүн байгаа байхгүй. Энийг урлаг судлаач нар тайлахдаа энэ хүмүүс бид нар ихэвчлэн юунаас хараат байдгүй тий бид нар амьдралд даарчих үедээ өсчих үедээ тий ядуурчих үедээ гэд маш их айдаг. Энэ бол бидний айдсын илрэл байгаа байхгүй. Гэтэл бурхан юу гэж хэлдэг юм тий хамгийн эхлээд Тэнгэрийн хаанчлалыг хай бусад зүйл чинь араас нь дагаад ирнэ. Өөрөөр хэлбэл оюуныхаа хэрэгцээг нэгдүгээрт тавь, сүнснийхаа хэрэгцээг нэгдүгээрт тавь. Тэгээд бурхныг үннийг хайсан цагт өссөн хүсээгүй тэр ахын зүйлсүүд чинь бол дагалдаж ирнэ. Тийм учраас би өсчих үедээ даарчих үедээ гэж яг энд чичирж байгаа хүн шиг битгий чичрээ гэдэг яг тэр бурхны номлол байдаг. Тэгэхээр бидний сүнс нэг юм чичрэнг байгаа шүү гэдгийг бас юм харуулсан байж болох юм. За тэгээд зургийн задаргааныхаа төгсгөлийг үзэхэд зураач маань өөрөө хаана байгаа гэж бодож байна. Ихэвчлэн зураачд бол тэ Сандра Боттичелли ч юм уу Карл Брюлов ч юм уу өөрсдөө нэг тийм айгүй юм хурц тодоор олны дунд масын дунд гэхдээ юм хурц тодоор ингэж харуулж яадаг. Гэтэл энд болохоор Иванов маш даруухнаар Ян баптизм хүртээгч Иоанны цаана нэг юм саарламалгайтай гэд гэж гайхширч дээшээ харсан байдалтайгаар дүрсэлсэн байгаа. Учир нь ер нь энэ 20 жилийн туршид зураач өөрөө маш их сэтгэлийн одоо шашны дотоод тэмцлийг өрнөс. Шинжлэх ухаанд итгэдэг Иванов маань математикт итгэдэг тий. Ер нь математик шинжлэх ухаан гэдэг үл энэ ертөнцийг аварнаа гэдэгт итгэдэг. Гэхдээ нөгөө талаас яаж юусан романтизмын үеийн үзэл бодлыг авсан зураач байсан учраас урлаг хүн төрлөختнийг гэрэл гээгээрөө дагуулах одоо ийм номлогчийн зураач гэдэг үл ер нь биер барьсан номлогч юм гэдэгт бас итгэдэг. Тийм хүн байсан байгаа. Тэгээд тиймүүд өөрөө нөгөө нэг урлаг гэдгийг гэрэл гэгээд авчрах зүйл юм бол бас сүм шашин гэдэгтээ юу гэмдэ одоо урлаг төр хэд их анхаарлыг өгөөд сүмдээ явах цагаасаа хомсолдог ч юм уу. Тийм төрлийн итгэгч байсан. Тэгээд энэ одоо нэг юм
зөрчлүүд нь дотор нь ингэж гарч ирж маш удаан 20 жилийн хугацаанд тэр зөрчлөө өөрөө дотроо ялан дийлж одоо бурхны номлолд очисон хүн учраас өөрийнхөө дүрийг болохоор гэд нэг юм гайхсан, харсан, эрэл хайгуул хийсэн тийм байдлаар даруухан саарл малгайтайгаар дүрсэлсэн байна. За ингээд урлаг судлаач Аминатай цуг сүүлчийн зургийг тайлбарлахад нь хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Шинжлэх ухаан тань мэдхүн от мөндөр сувг танд хүрлээ. Урлаг судлаач Амина миний бие бэлтгэн хүргэдэг Аминагийн урлагийн ертөнц подкаст нэвтрүүлгийг YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевизэн од мөндөр радио 83.3 107 хост толгоноор хүлээн авч үзээрэй. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өмсдөг урлаг буюу Машарелла брэнд маань ажиллалаа. Маш их баярлалаа манайхаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаа Оглын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.